Зя сайн байцгаана уу? Та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Нээл тааргийн энэ удаагийн хөзөр дэлгэд эхлэх бэлэн боллоо. За энэ удаа хэдүүл одоо дараа 7 хоногт ямар хөө байх вэ те? Ажил төрөл ерөнхий юу байх вэ? Тэгэд одоо гаргалгаа нь яах юм? Мөн энергийн цохилгоо ямар хөө байх талаар одоо үзэх болно. За юу ч гэсэн одоо нийт хавар төрсэн хүмүүстэй одоо үзэгчтэй төрсө өдрийн мэнд хүргье. Яагаад гэвэл энэ сарын сүүлд миний төрсө өдөр болно. Бас яаж тэмдэглэх вэ гэхээр нэг л бодсон юм бол халаваас болгож толгойч орж ирэхгүй байгаад байна. Та бүхний бяцхан санал тавил ингүүл гоё юм билээ гэсэн болсон байж байгаа бичээрэй. За тэр ч яах вэ? За 3 үзэр байна. Саваа аягны хатан тэнийг тэгээд одоо аягны хүлэг батар. Энэ 3 хүзэр аль нүдэн тушаа сайн сонгоорой. За 3 2 1 одоо эхний хүзрөө дэлгэцгээе. За эхний хөзөр маань аягны хатан. За хөзрийг ажиглал бол одоо нэгэн үзэсгэлэн байгаа хатан. Одоо хүлэг батрыг одоо аягаараа юу хийж байна гэсэн ирнэ мань хүн хүлэгдсэн байна. Хин яасан одоо юутай зураг явж байна. Барцтай зураг бай. За ерөнхий энэ 7 хоног бол таны хувьд за нэг талаасаа бол их тийм зүрх сэтгэлдээ автсан, мэдрэмжэндээ автсан, баг зэргийн эмзэг байх магадaltaй. Ер нь 5G төрчдийн тийм эмзэг байх магадaltaй. Нөгөө талаас бас хүмүүсийг юм уу хайрлаа, тийм хайртай юм хэлье, эсвэл муухайгаа ч юм уу хэлээ. Одоо сэтгэл зүрхнээсээ илүү гаргая, одоо дотроосоо гаргая гэсэн бүх юмаа сайхан гаргасан тийм 7 хоног байх нь үү гэж бол гарч иж байгаа юм аа. Аягны хатан өөрөө их зөөлөн. Гэхдээ хүчтэй, гэхдээ тийм уян юмхтэй. Ялангуяа хүнийг таньж чаддаг. Ерөнхий ингэж мэдрэгдээд байна заяа. Ерөнхий байдлаараа бол яг гайгүй байх. Нэг тийм амар фейлцсэн юм уу гэж унсан юмгүй. Яг жижиг саж ганц нэг хүмүүсийн танил зэс танигдах магадaltaй. Одоо айгүй дайж итгэж явсан хүн чинь гинт пактдаг ч юм уу. Эсвэл за энэ лиг болно гэж бодсон найдсан хүн чинь эсвэл зангаа таньсаад цуудах тийм юм болох магадaltaй учраас ер нь хүнд яаж харьцах вэ? Хүнд яах их вэ те? Эсвэл хүнд итгэл үзүүлж байгаа бол ер нь яах их вэ? Аюу сайн бодож яваарай. Тэгвэл энэ өдрөө сонгосон хүн та юу яагаад вэ шүү? Одоо нэг хүнийг алдсан алдаан дээр нь уучлаа яваад байна. Нэг алдвал чиний буруу, нэг алдвал тэр хүний одоо чамайг алдвал хоёр алдвал чиний буруу, гурав алдвал тэр чиний буруу шүү. Тэгэхээр битгий нэгэсэндээ сэтгэл зүйн тал дээр ер нь алдаагаа нэг давтаарай гэж байгаа юм. Хоёрдугаар аягны хатан. Юу штэ хариуцсан өндөр тавь тийм зөөлөн сэтгэлтэй ихтэй их гоё өөрлөө нэмэгт ирчүүд их ханддаг юм баггүй юу. Тэгэхээр энэ хүзрээс сонгосон одоо тань руу одоо эрэгтэй хүн сонслоо гэхэд одоо юу их нь хайшээ. Гэхдээ ерөнхий байдлаар таны энерги битвчээд гоё тийм харизм нэмэгдээд бас тийм хайр гоё нэмэгдээд ер нь хүмүүс таныг гоё тийм өндрөөр үнэлж бас хүмүүс гоё тийм туслаж юм уу эсвэл тантай тийм холбоотой их тийм маягийн одоо зүйл бол нэлээ ихсэх болов гэж бол энэ дээр их гарч байгаа юм аа. За 3 дугаарт юу яана? Аягны хатан учраас энэ 7 хоног бол ерөнхий 1-2 хүсэл биелэх хэрэгтэй. Яг тийм чин зүрхнээсээ хүссэн хүсэл чинь биелэх байх шүү. Яагаад гэвэл хатан хүн яадаг үлээ хааны гуйж ягаал хүслээ биелүүлдэг л хэвгүй. Яг тэрэн шиг одоо танд бодож байгаа яг энийг л биелүүлэх гэсэн, энийг л биелүүлэх гэсэн зүйл чинь илүү сайн биелэх байх. Гэхдээ энэ зоос юу биш учраас амар тийм том зүйл биелэхгүй байх. Том зүйл биелэхээр том зүйлийн нэг хэсэг ч юм уу те нэг сайхан бүтэх ч юм уу. Тийм маягаар бол одоо сайхан бүтэх болов гэж бол энэ дээр гарч байгаа юм аа. Тэгээ сүүлд нь хэлэхэд хардаа хүлцэн байгаа биз. Хүсэл биелүүлэхдээ ер нь та нэг өөрөө нүдэхээс илүү хүнээр туслах, тэр хүнээрийг бүтээлэх талын юм чинь илүү сайхан одоо биелээ, бүтээ сайхан явах байх болов гэж бол гарч иж байна. За ажил төрлөл яах вэ? Нэг саваа. Амьдралыг нэг шин хуудас эхэлж байна заяа. Одоо нэг сав бол өөрийн гэсэн шинэ итгэл үнэмшил, шинэ гоё байдалтай. Эсвэл таны хувьд оройгоор хавар ирлээ, яргуу цохуулаа те. Ямаа ингэ сайхан таргалж байна гэдэг шиг. Одоо яг гоё хэмэрл ундаан сэргсэн одоо бас ингэ юм гэж бүтээгсэн тийм одоо ирмэлзлэн ингэ сайхан мургой тийм сэргсэн сайхан 7 хоног бол байх. Яг
орлого зарлага те гарах яхих тал дээр бол бас тийм амар олохгүй бас амар явахгүй байх. Гэхдээ амар олдог юмны эхлэлийг бол харин энэ 7 хоногоос энерги төвшөнд бол тавих байх. Юу яагаар энэ 7 хоногт юу шүү? Ажил төрөлч бай, карьерч бай, хичээл сургалт тал дээрч бай. Ирээдүйг бодсон яавал дээр нь те яаж амьдралыг сайн амьдрах юм, яаж юм хийвэл илүү гоё үр дүн гарахын гэсэн руугаа тийм хичээсэн одоо судалсан, сургалсан, ажигласан тийм байгаарэ гэж бол эндээ гарч байгаа юм. Нэг гэдэг бол одоо чи 10-аас нэгтгэх нь хамгийн сайн сайхан юм гэж эхлэх гээд сайхан орж иж байна. Одоо энэс чи тэгээд олон дараа 7 хоног цаашаа тэгээд олон сонголтууд гарч ирэн тэрээс сайхан нэг сонгоод сайхан happy ending рүүгээ бол одоо санхүүгийн хувьд орох эхний 7 хоног чинь баг энэ 7 хоног бол байх юм уу да гэж нэгт бодож байгаа юм аа. За хоёрдугаар юу яана дээр нар гарсан байгаа. За энэ хөтөлбөрийг сонсож байгаа миний найзуудаа хариушгааруудаа яг одоо байгаа амьдралынхаа санхүүг ер нь яг одоо байгаагаар нь бодож үзнэ. Нэг тийм сайжрах боломжтой биш гэж үзэхгүй. Эсвэл хит амир тийм одоо ингээд баг ирээдүйн Монголын ирээдүйдээ гуйлахч маань ихгүйгээр тий аль нь яг би ямар хөө орлого аваад байгаа юм. За надад ямар боломж байгаа юм. Тий эсвэл одоо миний хийж байгаа зүйл одоо тийм одоо би нохоон басаа хийгээд байгаа юм уу? Эсвэл яг үнтэй нэг тийм одоо дайчин үнцэн бүтээж яваад байгаа юм уу? Яг тэгээ энэнийг бүтээгээ яваад бол надад ямар үнцэнтэй одоо цалин нэмэгдэх тий тэр талаараа аюу сайн бодож юм хий. Тэгэхгүй бол энэ үзэг сонгосон хүн та заримдаа мэдрэмжээ дараад ингээ яваад ахаар одоо орчин нөхцөл сайн гэж бодонгуудаа цалин цагаач гэдэг юм уу эсвэл ирээдүйн муутай ажил дээр та бас ер нь ажиллах гад юм уу эсвэл очих гад юм уу эсвэл магадгүй одоо ч гэсэн бас ажиллаж очиж магадгүй байна шүү. Ер нь бас бороонуудаа бодож үзнэ заяа. За хоёрт одоо хувийн харилцаа. 3 сэлэм. Юу яасан? За нөгөө хэлсэн шүү дээ нөгөө нэг хүн яад ингээд ерөнхийдөө гарч ирсэн шиг. Урам хуурал бас нэг тийм хүнд гомдол тийм жоохон юм бол болно гэж байна. Гэхдээ энэ бол нэг тийм буруу юм бол биш. Нэг юм шунал ихтэй тийм хөгийн нов шиг одоо зөв жишээ нь тань тийм найс тавь гэж бодъё. Гол тэр мдэггүй. Тэгэхээр тэр хүн чинь таныг амьдралыг самарчааж явсан самарсны дараа тэр хүнийг хөгийн нов шиг мэдсэн дээр эсвэл танаас 100 юм уу 200 мянган төгрөг авчаад мөрчсөний дараах нь одоо мэдсэн дээр үү амар ус нэг тийм нэгсэндээ хүмүүс танаас бол энэ 7 хоногоос жоохон их одоо амьдрал руу чи орж иж үзэн шүү татны найзууд ч юм уу эсвэл одоо хамаатан цамж гэдэг юм уу эсвэл шин танилж гэдэг юм уу хашир үзээрээ жижигхэн юмн дээр бас хямрах юм эсвэл урам хуурах магадлалууд бол байгаа шүү. Ялангуяа одоо өөр чинь итгэж явсан, дотны гэж бодсон хүн чинь таныг далаар чинь тавьчаад тэгээд юу ч болоогүй шиг явах магадaltaй. Гэхдээ энэ зөв. Яагаад гэвэл одоо тааруу сэлэм чинь юу ихгүй юу? 10 ширхэг сэлэмтэй. 10 дээр бүр хамгийн хэцүү, 9 нь бүр хамгийн бас хэцүү. Хажууд нь 3 бол зүгээр нэг юм хүүр юмаг л өнгөрөх тийм өвдөл гэсэн үг. Яг мэдээж тухайн үед бол тухгүй санагдана. Бусдаар бол одоо юу гайгүй гэсэн үг. Тэгэхээр юу ямаар ер нь одоо нэг сайн дагсуулж явах амьдрал дээр заяа магадлал байгаа. Гэхдээ ухаарл би ер нь яг ийм маягтай удаан явах нь зөв үү буруу юу? Бас ингэж яваад байх нь бас буруу юм уу Тэр талаараа ер нь жоохон бас бодож үзье гэдэг тийм зүйлвэл одоо энэ талуудл болно гэж бол гарч иж байгаа юм аа. За тэгэнгүүт бас нэг гоё юм гарч ирнэ. Муун гарахад зөрөө сайн нурдаг. Энэ дэр сэлэн болон аяг гарсан. Юу гоц зөрөө таны амьдрал руу айгүй сайн хүмүүс орж ирнэ. Нэгэсэндээ энэ 7 хоног бол таны хувьд одоо мууг нь таниулсан бас сайнын амьдралч бас оруулж ирсэн тийм сайхан 7 хоног бол байх юм байна гэж гарч иж байгаамаа. За одоо юу вэ? Таны амьдрал энэ 7 хоногт одоо боломж их байна уу эсвэл аюул заналтай юм байна харъя. За ерөнхийдөө ч бол зүүн совын аюу итгэвч байгаа юм байна. Энээр итгэвч байгаа юм байна. Бараг манифест яадаг гэдэг Одоо бараг тэр биелээсээ бодонгууд л биелдэг ч юм уу. Эсвэл юу гэдэг чинь одоо тэгэл 3 хошир идэх юмсан гингүүтлэх тийм ээж аав 3 хошир идэх ч юм уу Нэг ёсондоо одоо манифест болон зүүн совингийн хүч ихтэй байгаа учраас энэ 7 хоногт ямар нэг тийм чухал цөөн хитэн зүйлсээ биелээсээ хөсвөл зэстэй барахгүй өстэй барьсан ч алдахгүй гэдэг шиг тийм сайхан биелээ гэж байгаа юм. Бас нэг зүйл
Ер нь энэ хөдрийг сонгосон миний анда, миний Бороски жах өөртөө ихтэй бас өөртөө тийм зүгээр ихтэйгээр тийм хэ биш шүү. Бардан тодорхой хэмжээний бардан байна. Манайх бүр баг байхад юу гэдэг вэсэ? Юу лээ? Гэр ухаан бараанд лангуутай байсан. Тэгэл манай авч нэг юу гэдэг хямдхан юу зардаг. Ногоо ойлгогч. Тэнгүүд дээд хурд нь арай жоох хүнтэй тавьчихсан хүмүүс үнтэй гэсэн аа. Яаж байгаа гэхээр арай үнтэй ногоо ойлгож авахаар арай тийм чанартай байхаа гэд. Ухтаа адилхан л ирээнээс ирж байгаа юу штэ ногоо ойлгогчтэй. Юу гэсэн үг гэхээр хүн өөрийгөө юу гэж үнэлэн тэр хэмжээр бус хүмүүс гэж үнэлдэг шүү. Тэгэхээр энэ хүчрээ сонгосон хүн та одоо энэ дээд гигэнт буюу энэ одоо ирээдүйн харагч маш өөртөө бардам мэт байхгүй юу? Яагаад гэвэл тэрний хийж байгаа бүгд үнэн мэдвч бас та бас тэр хэмжээнд өөртөө ихтэй байж иж таны амьдрал бас таны хүмүүс бас ийж сайн харна. Үгүй бол та нэг юм өндөр ижи шиг байгаад тэгэхээр хүмүүс өндөр жиг хүндэлдэг гэсэн бас тийм амар юу биш үстэй. Одоо үгийн сонсоод ингэх юм баг үстэй. Сайхан ээж үйд юм даа гэдэг. За хоёр дахь нь юу яасан? 10 ном. Бороо, ер нь жоохон ажил амьдрал тал дээр хариуцлагатай хандж одооноос ер нь хандж эхлэх хэрэгтэй байна. Энэ хөдрийг сонгосон хүн та хэдэн настай яадаг гэдэг байдлаас үл хамааран мэдээж би энэ л хичээж авах юм бол ойлгож байна. Гэхдээ ингэвэр байна. Яг ямарваа нэг юмны эцсийг үзэж баймаар байна заа юу. Тэгэхгүй нэг жоох юм болол болохгүй нэ гэл. Дахиад жоох юм болж болохгүй байна гэл. Яг ийм маягаар яваад байна. Гэхдээ энэ гэсэн эцсийн үзнэ гэдэг чинь ихлээр аюу сайн төлөвлөж сайн муу гахаа нохоотой бүгдээс ха төлөвлөчөөд явна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ 7 хоногийн хувьд бол ямарваа нэг мэдүүлэх жагвал тэрний одоо эцсийн үзнэ гэж ер нь бол дайраарай тэгж хамаг юм болно. Нөгөө талаас өөрт чинь бус хүмүүс байхгүй нэг гой давуу тал байгаа шүү. Энэ сонгосон хүн танд. Олон юмыг зэрэгцүүлж хийж чаддаг. Энд чинь бас хэр барыг юм байдгүй. Олон юм зэрэгцүүлнэ гээд бүр хүмүүстэй энчгөө амчгүй хамгач юм бол юм. Та бол чадна. Тэгэхээр тийм зүйлсийг бол та бол бас маш сайн хийж бол чадах хүн муу юмаа гэдэг хөзөр энэ дээр гарч байгаа юм шүү. За юу. За гурав дахь нь сумны хаан. Хэлээгөө хараад холын зургийг харцсан дагаж холын юм харцсан. Тэгээд дээрээ сумны учраас одоо сэлмний хаан гэсэн үг. Ер нь жоохон юу яана. Өөрт чинь хайргүй, өөрт чинь хал балтай, өөрт чинь юм токсик байгаа хүний төлөө та эсвэл өөрөө чинь хорлох гэдэг хүний төлөө та нэг тийм одоо ариун гигийн далайлан болоод ах шаардлага байхгүй. За юу. Нэг тийм би таны сайн хүн байхыг ойлгож байна. Гэтэ хитрхи ийм байх чинь өөр чинь зохицохгүй юм аа гэвэл танд хэлж байгаа юм аа. За юу. За ингэнэ. Ерөнхий маяг энэ 7 хоног ерөнхийдөө илүү их тийм мэдрэмжэн дээр суурилсан, мэдрэмжтэй холбоотой гол үйл явдал болно. Хүмүүстэй харилцах, хүмүүс өөрөө чинь одоо хүмүүс өөрөө чинь гоё харьцах бас зөндөө юм болох байх. Нөгөө талаас хүмүүс өөрөө чинь сэтгэлийг яалгах жижиг үйл явдал болох байх. Гэхдээ нөгөө талаас бас зүүн савын аюу өндөр байх учраас яг гоё хүсэл биелүүлэх гэсэн чухал нэг хоёр зүйлөө сайхан хүсээрэй гэж бол гарч байгаа юм. Мөнгө санхүү тал дээр бол амьдралын аюу сайхан гоё юм эхэлж байгаа. Энэ эхлэлийг ашигла азыг сайхан ашигла хариуцлагатай бай. Нэг бүх юмаа сайхан төлөвлөөд сайн ботой бүгдийг сайн хөлөөвшөөрөөд дуустал үзэн шүү заяа. Хосын харилцаа тал дээр эсвэл эсрэг хүссэн тал дээр хувийн харилцаа тал дээр урам хур зүйл явдал болох ч гэсэн өөрөөсөө ихтэй байж өөрөөсөө бардан байснаар магадгүй таны амьдрал байгаа. Бас хогийн новшин амтнуудаас бас холдуулах юм бол болох байхаа гэж бол гарч байгаамаа. За сахиусан тэнгээс энэ юу гэж өгч байна. Юу яана? Яалтч хүн нэг гараас юм гаргана. Юм бүтээнэ те. Бид нэр бүгдийг бүтээн, бид нар бүгдийг сөрөөнө гэдэг шиг одоо яг өөрөө хүнд байдаггүйгээр юм хүн хийвэл богон таны гараас их сайхан юм гардыг байна. Та өөрөө яг үндэ эндээ бас одоо юугүй итгэлгүй байд юм байна. Өөрөө итгэх сайхан юм бүтээж л гарч иж байгаа. За юу. За энэ 7 хоногийн энерги. За 9 зоос буюу одоо аз амжилт. За ястай санхүү тал дээр бол
одоо ингээсээ тэгээс ихэд баргалт туслах хүн гарч ирдэг ч юм уу аюу дажгүй үйл явдал бол тань дээр одоо болох юм шиг байна. Угаас энергийн түвшинч таны одоо ёстой мөнгөний энерги ихлээ гэдэг шиг одоо нэг бурзаа гэж яхад баргал гарн дээр чи мөнгө орох хэмжээний болох байх. Гэхдээ юу яахгүй шүү. Мөнгийг ерөнхийдөө маш цөөхөн төвний хүмүүс тийм цаанаас алсаа төрөв шиг үлээ. Баргал зүгээр жигт нэг тийм айгүй нэг хамаатан ч юм уу те юу яждаг чи ер нь байж надад ажил орох гэмээр нэг тийм сайдын зүрх юм шиг ч юм уу те ямар чадвар байхгүй гэдэг шиг одоо уур чадвар аягуус одоо танд бол энэ талд мөнгөний их сайн орж ирэх учраас одоо орлого бас давгүй байх болов гэж бол энэ дэр гарч байгаа юм аа. За ингээд эхний хөтөр маань дууслаа. Хөтөр дэлгэцүүнд таалагдсан бол лайк дараарай, шеэр хийрээ, сабскрайб дараарай өнөөдөр маш баярлалаа болоо. Мөн одоо гүйлгээний утган дээр те юу хийхийг хүсэж байгаа ямар зорилготой байна та юу нэг түнжин төвшөөрөө тэр чинь сайхан манифест хийгээд залбирлуулж болно. Тэгээ та бүхэндээ хамгийн сайхан хүсээрэй. Мөн та хөтрөөс ингээ үзүүлэл юм асууя гэж байгаа бол одоо миний бирүү сайхан Instagram, Facebook холбогдож болно. Уулзаж үзүүлж болох юм байгаа 13 тагаа. Мөн ингээ байнгын стресстэй төвхтэй ингээ хэцүү тогтворгүй байгаа бол та бүхэнд энерги цэвэрлэг Oracle давсаг санал болгож байна. Ердөө 10-20 минут авснаар 10-20 минут явуулсан яваад тэгэхээр айгүй сайхан тайвшаад ингээ гой болоод ингээ амьдралын сайн мэдрийг гардаг юм байна. Тэгээ сүүлд нь Бороскин одоо нэм хэлье. Өөрөөдөө жоохон үн цэнтэй өөрөөдөө хайртай байж заяа. За тэгээс одоо сайн сайхны хүсье. Одоо 2 дахь хөзөрлөөгөө орцгоё. За 2 дахь хөзөр маань тэнэг гэдэг хөзрөг гарсан. За хөзрийг гэж хэлвэл ер нь нэг тэнэг гар хүүхдүүдэд тоолж байна. За амархан болоод сайн сайхны хүсье. За уушлаарай. Таар өдрийн хамгийн ихний хөзөр бол тэнэг гэдэг хөзөр. Гэтэ энэ тэнэг гэдэг нь тэнэг одоо мангар болгоо мал гэсэн үг биш. Одоо туршлагагүй хүний ч одоо бас тэнэгээр орж болдог үстэй. Туршлагагүй, мэдлэггүй нэг юм бас. Тэгээд тэр чинь туршлагагүй шүү дээ. Нэг өсөндөө таар өдрийн хамгийн ихний өдөр учраас энэ 7 хоног таны ерөнхийгөөрөө альва нэг тийм юмны шин энерги хэлсэн. Одоо өнгөрсөн 7 хоногт бол одоо таны амьдралын нэг цикл дуусаж одоо энэ 7 хоног шин сайхан нэг шин том цикл эхэлж байгаа юм аа. Бас энийг яг гоо тийм хүүхэд аз жаргалыг яаж мэдэрдэг л байгаа адил та бас энэ сайхан амьдралын сайн ер мэддэг тийм гоё үе эхэлж байгаа юм шүү. Яагаад гэвэл шинэ эхлэл бол яг л хоосон цагаан цаас ямарваа нэг юмны тийм бүтгэхгүй сөөрөн дээр биш харин бүр тийм гоё бүтэх сөөрөн дээр юу ч хийсэн тийм аз дагуулж мэдэх тийм сайн сайхан одоо юмны эхлэл нь энэ 7 хоногт бол байх юм аа. Тийм учраас одоо шинээр ажилд орох, шинээр хүнтэй танилцах, эсвэл ер нь карьер мэрж юм сургууль болоод шинээр сонгох тийм тэртлээ юм хийхэд бол айгүй сайн юм а гэж бол нэгт гарч байгаа. Хоёрдугаарт бас шинээр ингээд юм хийхдээ аюу тийм сайн залбирч манифест хий бурхан одоо тийм христийн исламынханда одоо манут нь одоо новон цагаан дээр ихтэй сайн залбирсан жоо одоо миний амьдрал одоо ингэ гоё эхэлж байна. Дахин эхэлж байгаа юм аа. Энэ дахин эхлэлийн одоо замыг аюу сайхан тавьж өгнө гэдэг ингээд залбирахад бол одоо бас аюу сайхан юмны эхлэлийн за ингэ сайхан тавьж өгөө гэдэг. Одоо манифест хийж бас юу бүтээж болох тэр талаас сайхан одоо заагдж одоо гарч болох юм байгаамаа гэж бол энэ дэр гарч байгаа юм. За 3-т гэл юу яасан? Ногоон суурин дээр байгаа учраас таны одоо эхлэх энэ сайхан юмнууд чинь одоо ирээдүйд амар сайн юмны эхлэл болж бол явах юм а гэдэг та өөрөө бол ойлгож бас хүлээн зөвшөөрөх юм байна. Яг нэг үгүй заяа. Энэ 7 хоног болох яг тийм том үйл явдлууд бол тухайн үед бол амар тийм санагдахгүй. Гэхдээ хийх ёстой. Яагаад гэвэл дараа сар, тэрний дараа сар бүр гоё юм болж л эхлэх юм байх юм шүү заяа. За харин одоо юу юм? Таны одоо санхүү те ажил карьер сургууль яаж вэ? Окей болж байна. 4 сава. За 4 сава бол одоо хормын хөдрийг хилжүүлэх буруутгах юм. Яагаад гэвэл одоо хорим гэж байгаа ч гэсэн хоримд л юм шалтдаг. Яагаад гэвэл энэ дээр нэг амар гоё ингээ ажил төрөл сайхан бүтээ гоё байж байгаа болохоор нэг хорим болсон дээр нь зад шавуудыг гэсэн маягтай хөзөр байхгүй юу? Одоо утга нь махчлал яана тараад их нэг албал алсаад. Юу тайлбарлаад байгаа юм бэ? За зөөчлөрэй.
Тийм учраас энэ 7 хоног бол санхүү тал дээр бүр тэмдэглэхүйц хэмжээний одоо юу болох гэсэн үг. Одоо ашиг орлого эсвэл зөв сонголттой дажгүй үйлдэл болно гэж байна. Гэхдээ ингэ шүү. Энэн дээрээ одоо дажгүй юм хийчээд одоо 7 хоногийн сүүлээр ч юм уу те одоо тийм гоё тэрийг шагналыг авах болохоос биш зүгээр сууж байгаад тэр их хэмжээний мөнгө цаасвал аз маз орж ирнэ гэсэн үг биш. Энэ чинь нэг сав чинь гоё юм хийгээ тэрийг сонгоо тэрийг үр дүнд явсаар одоо үр дүнд харах гэж явсаар байгаад одоо ийм шагнал авлаа гэдэг болохоос биш зүгээр сууж байгаа ийм шагнал орж ирсэн гэсэн үг биш. За нэгт хоёрдугаарт юу яана санхүү аял санхүү тал дээр чинь одоо тийм дажгүй хүмүүс амьдрал дээр орж ирэх магадaltaй зөвлөх одоо эсвэл ийм байд юмаа гэж хэлэх. Энэ шууд болон шууд бус орж. За шууд үдэж ойлгож байгаа хүнээр шууд бус гэдэг нь хүний яриагаар ч юм уу те эсвэл хүнийгээ сонсч нэр бас ийм бич болох юм бэ гэж юм уу гэсэн одоо юмар одоо өөрчн бизнес юм уу ажил ч юм уу эсвэл одоо тийм сургууль соёлын ингэж болдог гадагшаа өгсөн тийм одоо боломжууд орж ирэх одоо учраас ер нь нэг тийм энэ 7 хоногийг бодолтой, ухаалаг, бас тийм боломжийг хайсан тийм хүмүүсээ сайн ярилцсан, яавал өөрийгөө одоо байгаа илүү тийм сайжруулж болох уу гэдэг тийм төвлөрүүлсэн сайн 7 хоног байгаарэ. Тэгвэл одоо энэ 7 хоногийн сүүлд ч өмсөл юугаар тавтагдаад амар гоо шагналаа аваад сайхан явах юмаа гэдэг үзэр энэ дээр гарч байгаа юм аа. За 3 дахь нь гэвэл энэ нэмэгтэй хартаа хүүхдээ харж байгааз яг одоо сахиусууд ч н одоо энэ ээж ихгүй юу? Энэ хүүхд бацаан бол өөрөө. Тэ яавал одоо миний амьдрал яавал энэ дурак ингээд бас гайгүй явах гэж хараа явж байна. Тэгэхээр аз ивэн гэдэг бол ер нь баараагүй. Гэхдээ азыг яаж явах гэхээр нэг тийм ер нь дашрын туршид энэ зүйлийг сонссон хүн таны аз яаж ивэдэг гэхээр юу гэдэг одоо гинт байж байгаад ивэхгүй. Заавал нэг юм нэг гоё юм ингээд зүтгэж яхад тэрэн дээр нь ивэл орж одоо аз үүдэг. Тэ одоо юу гэдэг чинь 1000 төгрөг хайж нэгээл өөрчний 600 төгрөгтэй байлж бодод 1000 төгрөг юм авах гад. Гэмүүд бурхан багшаа шиг санаас нэг тийм 400 төгрөг болдог ч юм уу. Нэгсэндээ их тийм зоригтой байхад аз ивэдэг юм байна заа юу. Тэртлийн юм байгаа учраас та энэ 7 хоногт ямар нэг зүйлээ сайн зорж байж зөрөөд танд орж ирэх юм сайхан аз чинь бүр сайхан гэдэг. Өстой уул оошиг аз орж ирэх юм байна. За. Хасын харилцаа. Морин тэрэгтэн. Хоо ёо. Хосоороо аялхан дээ. Хосоороо Вьетнам явлаа гэдэг шиг юм гоё юм болох нь дээ. За морин тэрэгтэн бол мэдээж аяллаа үзэр хөдөлгөөнтэй байх үзэр. За ястай ганц биеуд нь нэг тийм краш мараштайгаа бүтэх ч юм уу эсвэл хостойнууд нь тэ амар гоё болдог ч юм уу. Эсвэл одоо юу гэж ямар ч байсан хосын харилцаа ер нь хос гэлтгүй хүмүүсийн харилцаа тал дээр амар тийм дажгүй 7 хоног бол байх юм байна. Морин тэрэгтэн бол өөрөө нэгт Азийн хөзөр 2-р 3-ны хөзөр 3-т ямар нэг гоё үйл явдал болж байна тийм сайхан одоо ер нь 10-аас 8 байж байгаа хөзөр. Тэгэхээр одоо энэ 7 хоногт бол ганц бичүүд нь өстой гинт үйж байгаа нэг мэдсэн нэг тийм хүнтэй танилцж юм эсвэл нэг мэдсэн нэг тийм хүнтэй татансч байд юм уу? Эсвэл нэг мэдсэн крашлах амар хурд нийлж байд юм уу те? Тийм маягийн огцон үйл явдал болох магадлал байгаа. Гэтэ даангаас заавал тийм хос гэхгүй шүү. Ойр удаа уулзаагүй ээж авах нэг мэдсэн уулзгаар болсон байдаг ч юм уу. Эсвэл нэг мэдсэн хөдөө нөөний өндөр эмээ өөдөө очих боломж байдаг юм уу те? Эсвэл хуучин найзуудтайгаа гинт ингэ байж чаар уулзах болсон гэдэг юм уу. Хуурдтай бөгөөд гоё үйл явдал гинт болно. Нэг мэдсэн одоо хот гарах гээд оргил дээр ч юм уу те ингээд заа одоо энэс юм авандаа гээд байж ах бүрэн магадлал байгаа юмаа гэдэг хөзөр энэ ингээд одоо илтгэж байгаа юм шүү. За одоо хэдүүлээ гаргалганы наривчснаар одоо харцгаая. За 11 ойн анч ойн одоо хамгаалагч. Таныг яалтчгүй нөөний тэний хүний тэнгэр ивэн гэдэг шиг бас сахиусууч бол өвн ивэдэг юм байна. Ингээд чааваас энийг ивэж гисэн юмнууд бол явд юм байна. Энэ ивэлийг та ер нь аюу сайн ашиглаж байх ёстой. Бас юу гэж хэвчээ одоо таны амьдрал руу бас аюу тийм олон сайн аз бөгөөд бас сайн орж ирдэг. Гол нь та тэрийг сайн ашиглаж байхгүй бол эсвэл би ийм зүйлдээ те жоохон амбицтай байхгүй бол болдгүй юм шиг байна. Яагаад гэж энэ хөдрийг сонгосон хүн тань дээр ингэж гарч ирээд байна. Одоо амбиц байхгүй бол аз байхгүй, азтай баймаар бол амбицтай бай. Одоо энэ анчин ч гэсэн бас бүтэн ойгоо хамгаална гэсэн амбицтай байж ижил одоо энэ 90-40 бүрэн бас дагаа явж байгаа шүү дээ. Яг тэр шиг та
та бас гоё тийм амьдтай юм ер нь л сайхан байгаарэ гэдэг нэг хөзөр гарч байгаа. Хоёрдугаар өөртөө одоо энэ хүсэл энэ гоё юм бол ингээ сайхан биелээд бүтээ те гоё зөрөгтэй алхам хий гоё явна гэдгийг бол та өөртөө бүрэн тийм ихтгэлтэй гоё дайраар хийж байгаа юм. Тэгэхгүй бол юу яахгүй шүү. Тань дээр үстэй нэг юм хэлж би бол хааж хэлэн зүгээр. Зориг дагаж аз. Үгүй бол азыг бол харин зориг дагдаггүй. Зориг аз дагдахгүй юу? Ойлгоо. За хоёр дахь өдөр. За юу яасан шүү? 5. Та ихтэй яалчгүй нэг хүнээс л юм сонсох юм байна да энэ 7 хоногт бол. Яагаад гэвэл одоо энэ бол хамтлан буюу одоо өвгөл эцэс үнс одоо хөзөр. Одоо та ер нь яг ямар салбарт те ямар хуу хичээлж байгаа ажиллаж гэдэг юм уу юу тал дээр нэг одоо гоё байлгамаар байдгийг тэрийг юу яач одоо юу гэвэл яг тэр тал дээр ингээд ойрхон хүнээс тийм зөвлөгөө ингээд хайгаад ч юм эсвэл тийм хүнтэй ойрхон хүний ярьслаг сонсдог ч юм уу. За бүр болохгүй надаас ингээд хараад үзүүлдэг ч юм уу те. Нэг өсөндөө яг гоё хүсэж байгаа тийм сэдв, санаа, салбар, мөнгө одоо айдиа те. Тэрэн дээр хүнээс юм сайн асуу. Хүнээс ингээд сайн судал. Тэгэхгүй бол та дан газар юм хийхээр 1000 аз ивсэн ч гэсэн нөө хүн өөрөө тийм туршлага багтаа эсвэл яг тийм амжилттай хүн байгаад болохоос биш болохгүй байна гэдэг хэлээд байгаа заяа. Тэгэхээр юу яана? Яг ямар хуу амьдралтай яаж ингээд ажил төлөвтэй гоё болгомоор байгаа бол одоо тэр тал дээр хүмүүсээс сайн асууж зөвлөж одоо юм хумаа мэдэх хэрэгцээ байгаа юм байна. За бас нэг зүйл гэвэл хамблам гэдэг чинь өөрөө юу штэ. Одоо сүсгтэн олондоо ингээд хүндлэгдсэн хүн. Тийм учраас та зүгээр дурсаад болохоосоо биш яг тийм хүндлэгдсэн хүнээс тийм дажгүй хүнээс асуух хэрэгтэй одоо мэдлээ авсан шүү гарч иж байгаа юм. За гуравт нь. За стэг ёндоо гэдэг шиг нэрээ. Одоо чулууны одоо хатан буюу одоо зоосны хатан их баавгай. Яалчгүй таны одоо хосын харилцаа, ер нь хүн хоорондын харилцаа чинь одоо баавгай хавар өөрнөөсөө ичээнээсээ гарах лугаа мэт азтай одтой тийм бас ингээ гоё ботсон сэрэж байгаа юм байна. Тэгэхгүй бол энэ хөдрөөс сонсон хүн таны та өвөл таг ганцаараа ямаард байсан байх магадлал байна. Хүнтэй үерхий, хүн тоодгүй, мал ингээд яаж амтнд гэж нэг амтнд өгдөг ч юм уу те. Эсвэл ингээд бүр мал дээр гараа мал одоо малчин болоо ихээр одоо 100 болдог ч юм уу. Нэгсэндээ ямар нэгэн байдлаар амьд организмтэй холбогдохоор болохгүй байсан бол энэ 7 хоногоос гэдэг юм уу ер нь аюул сайхан болох, тэглэлүү аюул сайхан хандаж байгаа юм биш шүү те. Тийм бол аюул сайхан сэргэж байна гэдэг одоо хөзрүүл энэ дээр одоо гарч байгаа юм аа. За тэгэнгүүт юу яаж байгаа юм? Бас нэг юм байгаа юм. Өөрийнхөө суур гэж одоо ичээсээ гарч байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр та юу яах вэ? Яг ямар хуу хүн эсвэл амьдрах хувийн амьдрал дээр ямар хуу зүйлээ бүсгэж явах бол дахиад нөгөө манифест. Ер нь энэ л бүх юм одоо ийм болоос гэсэн бүх юм аа тэгээд нэг одоо бирс дуудсан юм шиг тэгэл хүсэж ахлавж холбоор болно доо гэдэг үзэр бол энэ дэр гарч байгаа юм аа. За ерөнхийд нь амьдралын ер нь нэг шинэ цикл эхэлж байгаа. Энэ дээр яг тийм амбицтай сайн дайрчид бол аюугасаа азууд ивэх юм байна. Ажил төрөл тал дээр бол одоо яг өөрөө ингээд энэ талд аюусаа хичээж чадвал аюу их гоё аз орж ирнэ. Бас мөнгө орж ирнэ. Тэрэн дээр хүмүүсээс бас одоо маш сайн асууж зөвлөж те яг юу бүтэвэл юу хийвэл аюу сайн бэ гэдгээс асуугаарай. Хосын харьцал тал дээр бол за өстэй гинтийн байж байгаа гинт хүн гарч ирээ гинтийн аялал яваа те гинтийн гэдгийг тагтагдаг гэдэг гинт хүүхдээ болсон байх гэдэг шиг болох магадлал бол байгаа юм шиг шүү байна шүү. Тэгээд бэлгүүж ашиглаарай. Баярлалаа. За харин одоо юу яана? Сахиусан тэнгэр тэмдэг үзүүлж харцгаая. Ер нь болохгүй бүтэхгүй байгаа гэсэн зүйл рүү бол заавал те болох гай бүтээхгээ дараад байх нь бол буруу юм аа. Тэрний өөр зүгээр болчих үед нь болно үстэйгээ зарим зүйлийг орхичихоо. Заавал нэг юм одоо ингээд махмаар баран байж ингэж явах нь ер нь хэрэгцээ байдаг юм уу те. Зүгээр л орхих гэсэн бол орхисон хамгийн шулуух юм а гэдэг үзэр энэ дэр гарч байгаа юм. За энэ 7 хоногийн энерги тань ямар байх нь болж шít аз ивэцэн гэсэн тэрэн дээр нь бүр нэг юм бүх юм тайван гэдэг шиг
амар амгалангийн одоо 2 сэлэм гарч ирсэн. Юу гэсэн үг гэхээр энэ 7 хоногт таны одоо энерги их тийм тайван, дүлгөөн тэ хийх юмдаа гэсэн тийм даруухан аюу айтайхан одоо 7 хоног бол байх юмаа гэж бол энэ үзэгдээд нэгт гарч байгаа юм. Хоёрдугаар амьдрал хамгийн сайхан үедээ ямар хамгийн сайхан мэдээ тайван үедээ. Тэгэхээр яалтчгүй энэ 7 хоног бол таны хувьд одоо тийм тайван, дүлгөөн, ажлын сайхан бүтсэн гоё 7 хоног бол одоо байх юм байна. За ингээд одоо 2 дахь өдөр манд дуслаа. Өдөр дэлгэцэн таарсан бол лайкаараа шеэрээс үзэхэд дараа өнөөдөр маш баярлах болно. Амун одоо гүйлгэний утган дээр те юу хийхийг хүсэж яхан зорилготой байдаг. Юу ч тэмүүлэн төвчлөө тэрчлээ сайхан манифестигээ залбирлүүлэлт болоо тэгээ та бүхэндээ ингээд асуух юм байвал та бүхэн үзэх юм байвал сайхан Facebook, Instagram-аас холбогдорой линк байгаа. Амун байрны стресстэй хэцүү юм бас хавар их болж нэг ядарч байгаа бол та бүхэнд энерги цэвэрлэг Oracle давсыг санал болгож байна. Ердөө 10 сарын давсаас 10 сарын бисус хийгээд гарч ирэхэд аюул сайхан тайвшаа гой болоо хаардаг байх шүү зөө. Тэгээ хамгийн сүүлд нь хариудаа гоё юм хэлье. Ч одоо ад зэвэж байгаа бол зоригтой дээр заяа. Битгий нэг юм яа нэг гэдэг юм баг. Шууд одоо чичрээл дээр. За одоо ингээд 3 дахь өдөр рүүгээ орцгоё. За 3 дахь өдөр маань Аягны Хүлэгбаатар. За хөдрийг ажиглавал одоо нэгэн бараг моримч царайлгийн хүн царайлгийн их лаг байрын 2 хүн одоо аяг барьчихсан одоо байж байна. За аяг бол таар үзэрдвэл одоо мэдрэмж илэрхийлдэг. За тэгвэл аяг барьсан Хүлэгбаатар гэхээр одоо мэдрэмжийн хувь та яг энэ 7 хоног тийм мэдрэмжээ гоё байлгахын төлөө амьдралын сайн сайхан те бүтэж байгаа зүйлээ сайхан мэдрэхийн төлөө нэлээ их зүтгэх байх гэж одоо гарч байх юм аа. Энэ хөдрийг сонгосон хүн та илүү их тийм лог гэхээс илүү тийм мэдрэмжээ те тухайн үед амьдрал юу ямар сайхан байдаг юм. Яг тэрийг мэдрийг хүсдэг. За тэгэнгүүт амьдрал юу гэдэг. За тэгвэл ингээ сайн сайхан мэдрэмээр байгаа бол тэрийг ингээд те одоо бүтээ. Гэтэ тийм зүгээр нэг хамгаан бүтээхгүй. Юу яагаад бүтээ? Одоо хичээж ягаад үрд бүтээл харж байгаа бүтээ гэдэг. Тэгвэл энэ 7 хоног бол яг л тийм 7 хоног байх болно. Яалтчгүй одоо өөрчн хүсэж байсан болчоосоо бүтчээсэй гэсэн нэлээд хэдэн тийм боломж болцоол энэ 7 сайхан гарах байх. Тэрний төлөө та яг 1-2 яг чухал хүслээ яг биелүүлэх төлөө нэлээд сайн явж заастаа махмаяатайгаа барж иж нэг юм болголоо одоо гэдэг юм бол та сайхан одоо орох байхаа гэдэг хөтөр энэ дэр гарч байгаа юм аа. За нөгөө талаас одоо Аягных Хүлэгбаатар очроос юу яадаг? Альва ямиг хурдан шуурхаар хийх бол болохгүй. Мөн альва ингээд энэ 7 хоногт хүмүүс тийм хийхдээ та одоо жирийн үе бодвол бус хүмүүсийг илүү сайн ажиглаж анхаарч те одоо бас юу яадаг? Нэгдүгüүлээ одоо мэдэрч гэх юм уу? Өмнө нь ингээл яг өөр юм хийдвэл одоо юм хийж байхад энэ хүн миний төлөө яг мэдэрч байна. Энэ хүнд би одоо ингэл зөв буруу те гэжтэй тийм илүү их тийм бодлогоширсан маягаар хийх одоо хийдэг болох юм байна. Гэхдээ энэ бол буруу зүйл бол биш. Яагаад гэж одоо энийг ингээд та их тийм бодож төлөвлөснөөр одоо юу гэсэн үг дараа чи хийх юмдаа илүү амар болгоод сайхан одоо явах юм бол байгаа юм аа. За тэгээд цаашаа нэг гоё юм байгаа. Хардаа дан тийм өвстэй хэрдэл аваад айгүй сайхан ингээд нөө явж явах сайхан бүтэндээ гэдэг шиг одоо нэг тийм зам харгуй барцад саадгүй ерөнхийдөө одоо тийм юу гэжтэй 3 удас юм хуул бичгээвэл тэгэл жаа ядаргаатай төгтөж гисэн тэгээд бичдэг үстэй. Нэг тийм саад байхгүй шүү дээ. Яг тэр шиг одоо юм хийхээр бол жоохон хийх юм ихтэй. Гэхдээ айхтар тийм саад бац толлоо юм хойшоод явах нь гайгүй юм аа. Магадгүй энэ хүсрийг сонгосон хүнтэнд одоо зарим нэг нь удаан юмыг хүлээлгэсэн бол одоо тэр айгүй сайхан бүтээ сайхан явчих юм байна гэж гарч байгаа юм аа. За харин таны одоо энэ 7 хоногийн одоо санхүү ажил карьер тэр тал ямар хавах нь болж ин 4 сэлэм. За айхтар санаа зовох юм бол гайгүй. Юу юм гэсэн үг? Одоо энэ хөдрийг сонгосон одоо хүн танд ажил төрүүлж байт юм уу яадаг гэдэг юм чинь бол ерөнхийдөө одоо бүх юм төлөвлөсний дагуу одоо согтуулагчтай онсон болов яг онсон гэдэг шиг
яг хийн гэж бодсон, удаан бодсон зүйл чинь аюу сайхан биелээд, бүтээд тэ ингээд явчих учраас нэг тийм санаа зовнил болох яана энийг гэх юм бол нэг талаасаа бол гайгүй. А нөгөө талаас одоо жижиг сажиг саад гарсан ч гэсэн одоо тэрийгээ сайхан ойрхон гэс ингээд сэрвээ суулж аваад дайрахад бэлэн одоо сайхан одоо юм үйл явдлууд одоо болно гэсэн үг. Жижиг сажиг юм бол байгаа. Гэхдээ том зургаар бол аюу тийм ад зэвээсэн, сайн сайхан байсан одоо тийм тайван дүлгөөн байсан одоо 7 хоног гарч ир байгаа юм аа. Тэгэхээр амьдралын тал дээр бол санхүү мөнгөний тал дээр энэ 7 хоног харьцангуй тайван бөгөөд бүхэн бүтсэн. За тэгээ энийг хараа. Тэнгэр цэрмэг авахуз. Тэгээд аюу ятсан. Хойно нь бас нэг юм хүний мөцөн шиг одоо хөл гуталж ирж аваад сахиусны одоо таныг ивэж байгаа сахиусны тэнгэрүүд бол нэгт бүх юмыг тийм тодорхой товч буй тодорхой байлгана. Хоёрдугаар одоо яг зөв зүйлээ чинь сайхан таныг чиглүүлээд ингээд одоо явчих учраас одоо санхүү тал дээр бол сайхан ад зэвээсэн тайван сайхан одоо 7 хоног бол байх юмаа гэж байгаа юм. Тэгээ хардаа сум барьцсан. Тэгээ нөгөө гартаа бас нэг юм одоо юу барьцсан. Цагир барьцсан. Одоо яг нэг замаар явж байхад бүх юм сайхан бүтнэ гэж гарч иж байгаа юм. За харин одоо юу вэ? Хосын харилцаа, ер нь хувийн харилцаа яах нь вэ? За яста ёндоо гэж шүү. За энэ 7 хоног за яста би батараад хэлчих заяа. 9 аяг болсон. За краштай нийлмээр байгаа эсвэл өнчин хайртай хүмүүс шууд хайр илжил. Шууд биелнэ. Шууд биелнэ яста ямар ч асуудал байхгүй заяа. Яагаад гэвэл 9 аяг гэдэг хөзөр бол өөрөө хүсэл биелэх хөзөр юм. Угаасаа хэлсэн чинь нэг аяаны хүлэг батар дуусaan тий. Юу гэсэн үг гэхээр одоо яг өөрийнхөө хүсэл зүрхслээс хүсэж байгаа хүслээ биелүүлэх төлөө аюу тийм тэмц зүтгээгээд. Тэгэхээр яг одоо юунууд чинь одоо яг чин зүрхслээс хүсэж байгаа тийм хосын харилцаа байт юм уу, хүнтэй эвлэрэх байт юм уу, сүнтэй эргэж нийлэх байт юм уу, учир зүгөө олох байт юм уу тий. За заавал тийм хайр гэхгүй нэгсэндээ дүү ч юм уу одоо ээж авч гэдэг юм уу хамаатантайгаа учир зүгөө оллоо эсвэл найз хүүхдээ учир зүгөө орлоо гэж яг бол зоригтой үзэн шүү заяа. Хүлэг бод чи үлээ зориг дагаад жааз. Тэгэхээр яг тэрэндээ ингээд яг гоё хүсье болгоё гэсэн зүйлээ бол та яг бүрэн биелүүлэхэд аюу тийм сайн одоо 7 хоног бол байгаа гэж байгаа. Нэгт хоёрдугаарт энэ одоо босоо байгаа нь одоо энэ юу гэсэн үг гэдгүүлээ танаас их ус аян цагаан та өөрөө та өөрөө бас одоо энэ хүсэл сонгосон хүн та хариун одоо тийм юу байх юм аа гэдгүүлээ одоо буйны үүлийн мөрөөр зөндөө явсан учраас зөв үүлийн мөрөө авах цаг нь бол болж байгаа юм аа. Тэнгүү таны одоо тийм гатнаар шагнаа гэдэг шиг одоо эсвэл одоо охтуудын бойфрендээр шагнаа, хөвгүүдийн одоо герлфрендээр шагнаа гэх нь одоо хайшээ. Гэтэ ерөнхий маягаар жоохон тийм одоо бас байх одоо тайлбартай байх одоо юм бол ер нь бол байгаа юм аа. За битгий энэ дээр юу ягаараа. Одоо амьдрал өөрчлөлт тийм гоё хүнтэй харилцаа үүсгэх боломж олгол тэгээ шууд одоо яана энэ би одоо эсвэл одоо ингэсэн тэгсэн эсвэл би хичээд байхгүй ичихгүй. Үнсэлж байгаа хүн ичдэггүй үстэй тэгээд гайгүй гэж яг тэрэн шиг л ичихгүй шүү заяа. Тэгээ хамгийн гоё зүйл гэвэл юу яа? Хүсэл биелнэ гэж хэлж байна. Зүгээр нэг таарсан таашуутай өөрөөр чинь таарчихгүй. Яг өөрөө чинь яг ямар хүсэж ийсэн үйл явдал хосын харилцаа тийм одоо мэдрэмжээр чинь орж иж байгаа одоо хүсэл чинь яг тэр нь сайхан одоо шинэ жилийн хүсэл мэт сайхан биелэх юм байна гэдгийг сайхан ойлгоорой заяа. За одоо харин юу яана? Гаргалгааны нэрвч өдөр дүүгээ орд орцгоё. За чулууны хүлэг баттар морь. Юу яана? Яалтчгүй ингээ юм биелүүл ингэж хий гэж бол аюу хөдөлгөөнтэй байх хэрэгтэй юм байна. Бас аюу хурдтай байх хэрэгтэй юм байна. Одоо энэ 7 хоног бол бүх одоо ерөнхий чухал үйл явдлууд бол гинтийн пампан гэж ороод ирэх учраас одоо энэ дээр яадаг үлээ яана гэх юм байхгүй. Шууд тэгэл дайрч байгаа. Шууд юм хийгээл шууд ингэж явсан хамгийн чухал юм байна. Шүү за нэгдүгээр. Хоёрдугаар юу гэдэг үстэй? Нийт сайн чанартай хайж байгаа бол холоо сайн гэдэг хэвгүй юу? Яг тэр шиг үнэхээр ингээ гоё юм болгох гэж авал одоо нэг тийм залхуурахгүй хүн шиг яг үр дүн гаргая гэдээ дайрсан шиг нэг чанартай би хоёрт одоо яста холоос юм хайгдаг шиг одоо ойрхон газар биш хол газраас одоо хүнтэй танилцъя хүнтэй уулзъя эсвэл нэг ойрхон очноосоо тийм одоо хол юм хийя те одоо
Худгийн мэлхий худагнаасаа бол ер нь гарах хэрэгцээ зөндөө байна гэдгийг бол өөртөө ойлгоорой гэж байгаа нэгт. Хоёрдугаарт дээрч нь одоо өөрөө ч нэгсэн нь явж байхад тийм саа дотор гарахгүй харин бүр тайван гаргаж байгаа. Яагаад гэвэл зургийг хардаа одоо морины дээр үйл агууз нар босхгүй гэсэн үг. Тэгэхээр хайцсангуй сэрэг орчинд их тийм зовлонгууд зарсан газар хүрнэ гэсэн үг. Яг тэр шиг тааж гисэн бас одоо ямарваа нэг тийм эрсдэлтэй комфорт зондоос гарсан тийм юм хийж байгаа үед одоо нэг тийм одоо тайван дөлгөөн пааклах юмгээр бүх юм сайхан одоо бүтнэ гэж бол энэ дэр хөзөр дээр бууж байгаа юм аа. За хоёр дахь нь 7 чулуу. Эдгэрэл за юу яана яалчгүй санхүү юм тал дээр ч юм уу таныг сахиусууд бол ивэж байгаа юм байна. Одоо харалт ингэж одоо энэс хөр хардах юу байх вэ? Тэгээд дээр нэгж байгаа. 7 чулуу гэдэг бол ийм юм. Хүн ингээ юм хөдөлмөрлөө явж штэ. Үр дүн удажж гарна. Тийм үстэй. За тэнгууд хүн бодно. За ер нь энэ үр дүн мөн гэж айгу удажж гардаг юм байна. Паагтал юм байна те. Тэгэхээр би ер нь одоо юу явах гэсэн юм байна. Одоо ингэж явах нь буруу юм байна гэдэг. Гэтэл сахиусууд нь үгүй ээ. Чи 10-аас 7 дээр явж байна. Чи гоё үедэр явж байна. Тэ гүрээ шууд гусаа гэдэг байхгүй юу? Яг тэр шиг та энэ 7 хоногт ер нь хийж байгаа зүйлсүүд дээрээ жижигхэн эмор, жижигхэн урам хуурч юм уу те. Эсвэл одоо хит ингээ болж байгаа дээр арай өөр зүйл хийж үзье гэдээс мандахгүй байгаа штэ. Энэ үгс болоод байгаа юм биш. Үгүй эхлээд өөрөөсөө нэг юмыг одоо гараасаа гаргаж дуусчээж дараа ч юм руугаа хорно. Тэгэхгүй бол таны гараас яг үнэндээ нэг тийм бүтэн гарсан юм гарахгүй байдаг. Нэг овоо юм ингээл гурил зурж байгаа л овооны болж яхад нь шууд гурилаа хаяал дахиад түн сарилгаал овооны төмс нь ингээд дуусч иртэл дахиад нэг одоо гэдэг чинь маш хөлөө боллоо. Тэгээд нэг юм амчгүй хамарчгүй тийм заваарсан юмтай тэгээд яасраа галтаа завааруулаад байна. Заваа. Яг тэрэн шиг байж болохгүй юм аа. Өөрөө өөртөө юм аа хийнэ те. Яг энийгээ бас дуусгана те. Тэр нь бас эдгэрэл одоо айхтар тийм эрсдлийн хэцүү ингэдэг үе дууссан. Тэрийг өөртөө ойлгуулмаар байна. Тэгэхгүй бол байнга ингээ алдчих болоо, тэгчгүүл гэсэн юм байхгүй. Яг хөө хүн л усаа жоохон алдах үе байна гэхдээ онох үе ч гэсэн бас байдимаа гэдгийг өөртөө аюул сайн ухааруулж ойлгуулаа гэдэг хөзөр энэ дээр ингээ гарч байгаа юм аа. 103 дахь нь дөрвөн сум тайвшрал. Ямар тууштай тайвшрал дуудаг штэ. Би эндээ үлдэхгүй эсвэл ганцаараа явах гэдэг тэр шиг үлдэхгүйгээр ер нь л явна. Гэхдээ аюу тийм тайван байна. Нэг тийм амар юмд ингээд санаа зовоод яана нэгэд ах юм байхгүй. Зоригоо чангалал ер нь бол орох хэрэгтэй. Гэхдээ энэ хөзрийг сонгосон хүн та ингээд байна. Ялангуяа хосын харилцаан дээр нэг юм балан юм байдгийг. Ялангуяа намайг л оюутан байхад л надад ч болж байсан манай найзууд ч болж байсан. Нэг охин крашлнаа. Ястэ хөөр охин байна гэж бодноо. За тэгж байгааг мэдээж бүтэхгүй байд би ч ингээд өөр охинтой үргэнэ. Тэгэнгүүт яг дараах нь нөгөө охинтойгоо нэг ярил боломж үүсэнгүүт хэлдэг. Би ч юмэг нь харддаг байсан шүү дээ гэд. Тэ харддаг байсан юм зүгээр хайтраад хэлчихлээсэн. Би ч гэсэн харж ирсэн шүү дээ гэд. Тэр намайг тоохгүй л үгүй яг нэг менюснээ явчихдаг байхгүй. Яг тэрэн шиг юу яагаад байна? Айгаад байна. Тэгэхээр зүгээр нэг юм намайг тоох юм байна, гоё байх юм байна гэж ер нь юу ч бодохгүйгээр одоо ер нь эрэгтэй хүн ч эмэгтэй хүн ч байлаа тийм эрсдэл бэлэн биш сурах юм байна. Тэгэхгүй бол заа зэгс энэ охин энэ гоё охин намайг тоохгүй гэсэн ч юм уу. Эсвэл заа энэ намайг тоохгүй гэсэн ч юм уу. Эсвэл төрүүлж бичээсээ хүлээгээд гэдэг ч юм уу те. Болохгүй байлаа шүү. Ер нь одоо хайр дурлал дээр ямар нэг тийм зөрөгтэй үйл одоо хосын харилцаан дээр зөрөгтэй үйл хийж байгаа бол тайван байх хэрэгтэй хэтрүүлж болохгүй юм байлээ. Тэгээ нэг юм байгаа юм. Амьдрал өөр чинь ивэж байгаа учраас энэ бараг зөрөгтэй өвдөл хийхээсээ илүү барах хувь тавилан өөрөө бараг өөр чинь болгодчих байхаа. Тэгэхээр хүү яана ингэдэл хэлэх юм гэгээр шууд бүхэн сайхан болж бүтэх болов гэж бол энэ дээр гарч байгаа юм аа. За энэ 7 хоног ерөнхийдөө бол яг хүслээ биелүүлэх гэсэн юмнууд ч юм бол аюул сайхан одоо саа дотор руу багтай биелэх бөгөөд тэр үйл аюул тийм хурдтай шийдэмгий бас одоо зөрөгтэй сайхан яваарай гэж байгаа юм. Ажил төрөл тал дээр бол аюул сайхан бүх юм тайван бүрдэх бөгөөд жоохон дотор сэтгэл санаа дотор жоохон айцтай байх гэсэн бүх юм зүгээр байх юм болно. Хосын харилцаа тал дээр бол хүсэл сайхан биелэх бөгөөд ястай бодсноос аюул амархан байдлаар бүх юм сайхан биелэх учраас юм сабитэ санаа зузаая. За сахиусан тэнүүр тэнд юу үзүүлж байна вэ?
За ингээ санаа зовоод байхын оронд зүгээр хүн одоо сахиусуудаас асуу тий болохгүй бол тараад үзүүлээ. Буруулахгүй над руу холбогдоо. Нэгсэндээ одоо ганцаараа ороод ганцаараа игээд шаналд суухын оронд хүнээс сайхан асууж хүмүүсээс сайхан юм хүн бодож одоо хүнээс яах ихээ мэдэж явбал хамгийн чухал юмаа гэдэг хөтсөр энэ дээр гарч иж байгаа заа юу. Битгий өөр дээр яана гэж битгий хямар бүх юм яг үндэ зүг зүр байгаадыг ойлго. Харин үнэхээр яах ихээ мэдэхгүй бол надад цаа холбож асууж болох юм аа. За. За. Одоо харин танд энер ямар байх нь харцгаая. За 21 одоо ертөнцийн өгдөг үзэр байна. Яалч нэг бороо юу юм аа. Энэ 7 хоногт нэг юмыг гараасаа гаргана шүү. Тэгэхгүй бол таны чөтгөрийн төрхтэй ингэж яваал гэдэм байх. Нэг охинтой ч юм уу нэг хүнтэй аваа гайгүй болж байгаа бол тэр нь хагталч эсвэл танаас юм болчих юм те. Тэгэл нэг юм болохгүй ч бол ахаал нэг юм болоод идэг. Одоо та яг нэг юм гараас юм дуусгаж нэг харилцаа бүтэн болгох юм эсвэл нэг ажлыг бүтэн болгох тийм гой бүрэн хэрэгцээ байна. Тэр чинь бол энерги сайхан бүр гой болгоё гэдэл өгч байгаа юм. За юу. За ингээд 3 дахь өдөр маань дууслаа. Хөдөр дэлгэцэн хаалцсан бол одоо лайкараар шеэрээр субскрайб дараарай мэдэн шиг маш баярлах болно. Мөн одоо гүлгэний утган дээр те одоо юу хийх хүссэн явах зорилготой байна. Тэ юуны тэмцээн чиглэл тэрчлээ сайхан манифест хийгээд залбирал үлдэр болно. Тэгэхээр та бүхэнд хамгийн сайн сонирхсорой. Мөн ингээд та бүхэн тархат үзэл үзүүлэх хэрэгцээтэй байгаа бол та бүхэн Facebook-ийн Instagram-аас холбогдож болно. Эсвэл уулзах гэвэл 13 дээр байгаа шүү. Мөн ингээд байнгын стресстэй тавьж чадахгүй хэвээр байгаа та бүхэнд Oracle энерги зөвлөлт авсыг санал болгож байна. Ердөө 10 сарын минут авснаас нь 10 сарын минут бичлэгийг гадчихад аюу сайхан тавьчихаг гойлоо гардаг юм ааштай. Тэгээс үүлд нь нэг юм хэлээ. Амьдралд аз төхөөд шүү. Алдаж болно шүү. За юу. За одоо ингээд та бүхэнд хамгийн сайн сонсох хүсье өрөө. Тэгээ дараач үзэлтэлээрээ уулзъя.